За та бүхний энэ өдрийн ямар амгалан айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхийн судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ өдрийн нэвтрүүлгээр Шинжлэх ухааны академийн дэргэдэг шинжлэх ухаан амьдрал сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга доктор дэд профессор Хунтайжхан овгийн галсан зэрэнгийн пүрүү доржман хүрэлцэн ирлээ. Таныг манай нэвтрүүлэг зочноор оролцож байгаад би талархаж байна. Баярлалаа. За сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Та сайхан хаварчж байна уу? Сайхан. За та шинжлэх ухааны амьдрал сэтгүүлийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаагийн хувьд би сэтгүүлийн тухай бас танаас тодруулж асуумаар санагдлаа. Одоо сэтгүүл маань юу улирал тутам гарч байна яаж байна? За шинжлэх ухааны амьдрал сэтгүүл бол анх 1935 онд гарсан. За ингээ 1995 он хүртэл бол нэг 309 дугаар гараад за хэсэг хугацаанд одоо нийгмийн янз янзын шалтгаанаас завсарлаад за 2009 оноос бол улирал тутамд одоо нэг буюу ийм 4 дугаар бол жилд гарч байгаа. Ингээ сэтгүүл маань бол одоо тасралтгүй хэвлэгдээд ингээ явж байгаа. Сайхан мэдээ байна. Нэг хэсэг өдөр 90-ад оны дундуур нэрээ тасарсан. Тэгээ бид нар ч бол нэг дугаарын сэтгүүлийг суглуулдаг, үздэг, хардаг байсан. Тэгээд 2009 онд нас хойш одоо тасралтгүй гарч байгаа юм байна тийм ээ. Энэ бол сайхан мэдээ байна гэж ингэж хэлмээр байна. За манай судлагдсан нэвтрүүлгийн нийтлийн бодлогын нэг хэсэг бол одоо энэ Шинжлэх ухааны академиас одоо эрхлэн гаргаж байгаа таны мэдгүй энэ цуврал байгаамаа. Одоогоор бол 81 дугаар бол эвлэлдэн гарчгаад байна. Энэ цувралыг одоо анх яаж ямар бодлогоор хэний үед эхэлж бий болгосон та бол бас энийг сайн мэдэх гэрчээвүүд энэ таны мэдгүй энэ цувралын одоо үүссэн үеийн зүйлээс одоо дурсамж ярих уу? За. Тэгэхээр шинжлэх ухаан бол өнөөдөр хүн бүхний амьдралд өдөр тутам хэрэглэгдэж байдаг юм зүйл байгаа. За тэгэхээр нийт иргэд маань ихэнх хүмүүс бол шинжлэх ухааны өршмийг өдөр тутам хэрэглэж байдаг хэдий ч мөн одоо энэ шинжлэх ухаан гэдэг юм яаж үүс бий болж байдаг, яаж хэрэглэж байдгийг төдийлэн сайн мэддэггүй. За шинжлэх ухааны бүтээлүүд бол өөрөө өөрөнгөө хэлээр одоо шинжлэх ухааныхаа сэтгүүлүүд шинжлэх ухааныхаа хэлээр гардаг учраас түмэн олон төдийлэн ойлгомжтой биш байж магадгүй. Ялангуяа одоо байгаль техникийн ийм одоо шинжлэх ухаан болол. За энэтэй холбоотойгоор түмэн олонд энэ шинжлэх ухааны үүрэг үүжийг одоо таниулах, ерөн шинжлэх ухааны үр дүнд юу хүрдэг, ямар үр дүнд хүрсэн байдгийг одоо хэлбэршүүлсэн байдлаар ялангуяа одоо залуу үедээ танин мэдүүлэх зорилгоор бол одоо манай академич Инг төрсөнгөө академи ерөнхийлөгч байхдаа бол ийм одоо сэтгүүл юу танин мэдгүй ном гаргая гээд ингээд одоо бид бол ажиллаж эхэлсэн. За тэгээ анхны дугаарыг бол хорвоогийн үүсэл гэсэн нэртэй анхны дугаарыг гаргаад жилд бол нэг 10 одоо ийм цуврал за зарим жилд 10 гээд ингээд нийтдээ бол одоо 81 дугаар бол гарсан. За ингээд энэнийг бол ихвчлэн одоо энэ 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд зориулж за нийт уншигчдад зориулж хийгээд эхний ээлжинд бол нэг 1000 ширхэг за сүүлдээ нэг 400-500 ширхэг гэвлээд энэ ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид бол өгч тарааж одоо нэгсэндээ бол түмэн олныг шинжлэх ухааны хэлбэршүүлсэн мэдлэгээр одоо сэнэглэх ойлгуулах юм зорилго тавина одоо ажиллаж байна да. Цаашаа бол үргэлжлэх юм байна. Цаашаа бол үргэлжлэнэ шинжлэх ухааны сэдв бол хязгааргүй олон байгаа. Энэ цувралыг харж байхад та бол одоо 4-5 номонд зохиогчор оролцсон байна. Зарим нь би дааж бичсэн байна тийм ээ. Тэрүүний нэг нь бол энэ нарны эрчим хүч гэж энэ ном байна. Тэгээ таны мэдхүү цувралын 76-ад энэ ном хэвлэж гарсан байна. Өнөөдрийн бид хоёрын ярих ярианы сэдэв бол энэ номыг тойрсон яриа хөрөө болох болов уу гэж би ингэж бодож байна. Бас энийг сонирхож байгаа залуучуудын яриа хөрөө нэлээд шимтэн сонсох байхаа гэж ингэж бодож байна. Энийг энгийн зүйлээс л эхлэе л да. Манайх нөгөө таны мэдхүүн нэвтрүүлэх учраас энгийн зүйлээс л одоо бид нар асуултаа эхэлдэг.
Одоо ингээ Улаанбаатарт өдөр амьдарч байна. Өвлийн улирал байна. Үнэхээр энэ агаарын бохирдол бол одоо тамтгаа алдлаа шүү дээ. Энэ бол маш хэцүү байна. Энийг одоо шийдэх ямар аргачлал байд юм бас яваал байх шиг байна. Гэхдээ бол төдийлөн үр дүнд хүрч өгөхгүй шүү дээ. Тэгэхээр байгаль орчны энэ бохирдол энэ юм одоо юунаас болоод байна. Мэдээж одоо энэ эрчим хүч энэ дулаан болоо тийм одоо утаа ялгардаг тийм түлшнээс л одоо үүсч байна шүү дээ. Тэрүүнтэй холбоотой байна. Гэтэл энүүнээс өөр их сурвалж одоо байна уу? Утаа гаргадаг вэ гэж байдаг юм уу тийм ээ. Энэ яг их усрээс нь би асуумаар байна танаас. Юу байж болох вэ? Тэгэхээр монголчууд эртнээс нааш ярьсаар ирсэн. Нэг шин дулаан хан бол мянган лунтай тэнцэнэ гэж. Тэгэхээр манай орны хувьд бол дулаан ханах бол хамгийн чухал зүйлийн нэг байгаа нь эндээс ойлгогдно. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын юм уу ялангуяа энэ хүн ам төвлөрсөн газруудад бол одоо дулаан ханахын тулд ихээхэн хэмжээний одоо уламжлалт аргаар нүүрс шатааж ин л да. За нүүрсийг одоо сайжруулсан шахамл төлчиглээ гэсэн энд бол цаана нүүрс байгаа учраас одоо баг хэмжээгээр бол нүүрсний одоо утаа гаргах чанар нь багасч тийм үү сайжирч байгаа боловч утаа гаргасаар байна. Тэгэхээр Монгол Улаанбаатар хотод бол ер нь ийм хоёр үзэгдэл бий болсон байна гэж дотроо боддог. Нэгдүгээрт бол нийгмийн үзэгдэл буюу маш их хүн төвлөрсөн. Одоохон сая 2-300 мянга за заримдаа 500 мянга болж ядах Монгол орны хүн амын Монгол улсын хүн амын одоо бараг тал нь байна. Суурьж чинь. За 200 гаруй мянган одоо айлэрхүүд утаа гаргаад одоо гал төлж байна. Нэг талаас энэ. За энэ бол нийгмийн үзэгдэл юм а гэж. Хүн хэд төвлөрсөн нийгмийн үзэгдэл болж. За дээрээс нь өвлийн цагт бол Улаанбаатар хотод бол агаарын инверс гэж одоо тийм тонгороо үзэгдлэгсэн юм үзэгдэл болцдог. За энэ нь бол 12 1 одоо 2 дугаар саруудад бол 70% одоо хөвтэй байдаг. Нэгсэндээ бол энэ саруудад 70% нь бол утаатай байх юм болцоод болчихж байгаа. За энд бол салхи баг гарна. Ингээд одоо энэ нийгэм байгаль нийгмийн үзэгдэл бол нийлээд одоо утаа болчихжээ гэж. Тэгэхээр энэс гарахын тулд бол нэгдүгээр нийгмийн үзэгдлийг бол хүн зохицуулж болно. За байгалийн үзэгдлийг бол зохицуулж чадахгүй. Ягагтвэл инверсийн үзэгдэл байгаа учраас салхихгүй болчихж байгаа учраас тэнд бол утаа гаргаад байвал одоо тодорхой хугацааны дараа бол одоо хүн амьсгалахад хэцүү ийм л байдалтай болж байгаа. Тэгээ энэтэй бол янз янзын аргаар тэмцээ өнөөдөр амжилт хүрэхгүй байгаагийн гол шалтгаан бол одоо утаа гаргадаггүй юмнаас салж чадаагүй л байгаа. Утаа гаргадаггүй юмнаас салж чадахгүй байвал байгалийн үзэгдэл байсаар байх болно. Тийм ээ. Энэ бол утаанаас салж чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр утаа гаргадаггүй эрчим хүчний нэг их усөр нь бол энэ сэргээгдэх эрчим хүч буюу одоо энэ сэргээгдэх эрчим хүчний олон төрлөөд байгаа. За энд бол нар, салхи, ус гэдэг ингээд байгаль дээр одоо нарны эрчим хүчний үр дүндий болж яадаг юм дуусшгүй ариун одоо их нөөц байдаг. За Монгол бол нарны эрчим хүчний нөөц, салхины эрчим хүчний нөөцөөр бол хангалттай ариун байгаа. За үнийг бид одоо ашиглахын тулд таны хэлээд байгаа мөн одоо тэр шинэ ухааны үр дүндэл энийг бол ашиглаж сурч байгаа. Одоо ашигла төрөвчээс ашиглаад одоо сурсан байна. За хамгийн түрүүнд бол малчтыг бол нарны эрчим хүч ашиглан цахилгаантай болгосон. За үүнийг бол би их сайхан ажил болсоо л гэж боддог. Тий, арга байхгүй. Тэр байгаль орчноо бохирдуулахгүй, утаа тортоггүй ийм эрчим хүчний хөөсөр сэргээгдэх эрчим хүч байж байна шүү дээ. Та бол энэ цувралын номнуудын ихэнх нь бол тэр сэргээгдэх эрчим хүчний талаар одоо их бичсэн байна. Тийм учраас нарийн сайн одоо судалгаа хийсэн хүн гэдэг нь тодорхой юм. Тэгэхээр энэ сэргээгдэх эрчим хүчний цаад их үүсвэр нь ерөөсөө нар байна шүү дээ, тийм ээ. Тийм нар. Тий. Ер нь нар гэж юу юм? Тэгэхээр монголчууд алтан нар мэн гэдэг нарыг бол бишрийн шүдэж байдаг. За хэдхэн хоногийн өмнө бол цагаан сар орлоо. Тэгэхэд цагаан сарын өглөө урах нарыг бол огтон харж байгаа. Тэгэхээр нар гэдэг бол энэ манай дэлхий дээр амьдралыг бүгдийг нь зохицлоо гэж юм зүйл байгаа. Амьдралын хүүсвэр байгаа. Нарны эрчим хүч, нарны эрчим хүч юу дэлхий дээр тусж байгаа нарны цэцэргийн тусламжтайгаар нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч гээд олон эрчим хүчний их үүсвэр бүрэлдэн бий болж байхын зэрэгцээгээр одоо өв сургамал ургаж тийм ээ бүхий л амьдралыг зэтгдэг байсан учраас одоо бид бол алтан нар мөнэ гэж тийм ээ ингэж л ирсэн байна. Тэгэхээр нар бол өөрөө энэ манай гаригийн төв бод асар одоо өндөр температуртай одоо цөмдөө бол нэг
14-5 сая градусын температуртай. За гадаргуу дээр бол нэг 5000 гаруй одоо градусын температуртай ийм л одоо халуун хайлмаг тийм одоо бөмбөрцгөл байгаа шүү дээ, гал бөмбөрцөг. Тэгээ бидний ойлгодгоор бол нарны эрчим хүч гэж одоо ярих хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй болоод байна шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээ яг нарны эрчим хүч гэж яг юугаа хэлээд байна вэ? Одоо энэ дэлхийд дээр тусч байгаа тэр юугаа хэлж байна вэ? Эсвэл одоо яг нарны саяын хэлдэг энэ зүйлээ хэлээд байна уу? Тэгэхээр нар бол өөрөнкөө одоо тэр өндөр температуртай халуун хайлын бөмбөрцөг бол одоо нарны цацрагийг одоо гэрлийн хурдаар буюу 300 км/с-ийн хурдтайгаар бол бүх тийшээ цацраагч яадаг. За энэний нэг хэсэг нь бол манай дэлхий дээр ирнэ. Эрэхтээ бол манай дэлхийн одоо агаар мандлын гадна гадаргуу дээр бол 1367 одоо ватт метр квадрат ийм одоо эрчимтэй болж ирж байгаа. За энэ нь бол дэлхийн агаар мандлыг бол нэвтрээд одоо манай дэлхийн газрын гадар дээр яг эрэхтээ бол нэг 1000 ватт метр квадратаас бага ийм л болж орж ирнэ. За энэ бүхэн бол дэлхийн энэ бүх гадаргуу дээр эрэхтээр бол одоо асар их хэмжээний эрчим хүч байгаа. Энэ эрчим хүчийг бүрэн ашиглаж чадвал бид одоо эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах олон одоо зүйлийг хийж болохоор ийм ариун эрчим хүч ирж байгаа л да. Тэгэхээр энэ нарны энэ гэрлийг ашиглаад дулаан цахилгаан гаргаж явж гэнэ гэж ойлгож болно тийм ээ. Тэгэхээр бол энэ хүндрэлтний ирээдүйн эрчим хүч бол нарны эрчим хүч юм а гэж одоо та номондоо бичсэн байсан. Ялангуяа 19-р 20-р зууны ихэнх үеэс энэ асуудал бол нэлээд их тийм шинжлэх ухааны төвшөнд дэлхийд даяараа яригддаг болсон юм байна тийм ээ. Тий. Яг нарны эрчим хүч, ирээдүйн одоо эрчим хүч гэдэг талаас одоо юу гэж ойлгуул зохистой вэ? Тэгэхээр өнөөдөр хүн төрлөختөн аж үйлдвэрийн дөрвөн хувьсгалыг хийж ирсэн. Өөрөөр хэлбэл хөгжил дэвшлийн одоо оргил үеэлэх зүг л дээ. Тэгэхээр 17-18 дугаар зууны үеэс бол Англид нүүрсийг ашиглаад, уурын хөдөлгөөрийг ашиглаад одоо нэхэмлийн үйлдвэрлэлийг механизжуулах. Тэгээд дараа нь бол одоо бас нүүрсийг ашиглаад дулааны цахилгаан станцууд бариад цахилгаан хөдөлгөөр бий болоод ингээд одоо аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал, за 3 4 дугаар хувьсгал нь бол одоо мөн энэ уламжилт эрчим хүчний их үүсвэр дээр үндэслэн ухаалаг технологи тийм ээ компьютерийн технологи гэдэг ингээд явж байна л да. Тэгэхээр энэ бүхэн бол өнөөдрийг хүртэл бол хүн төрлөختөнд бол энэ уламжилт эрчим хүч бол хөгжил дэвшлийн одоо асар гайхамшиг явж ярахын зэрэгцээгээр мөн одоо бас хор хохирлоо учруулсаар байна л да. Түрүүн та бүхэн зохис дурдлаа. Монгол хүнд хэдийгээр одоо дулаан хонох мянган лонтой тэнцдэг боловч дулаан хонсныхаа хүчинд бол бас ихээхэн хэмжээний бохирлыг гаргаад бид амьсгалахад хүнд болж байна. А нөгөө төвөр энэ дэлхийн нийтийн одоо өмнө тулгарч байгаа нэг аюултай зүйл бол энэ хүлэмжийн ялгарлаас үүдэлтэй дэлхийн дулаар байгаль загварын өөрчлөлт болчлоо л доо. Энд бол хүн бүх дэлхийн хүн төрлөختний өмнө тулж байгаа ийм аюул болж байгаа. Тэгэхээр энэ аюултай тэмцэхийн тулд бол одоо дэлхийн даяараа одоо хамтарсан арга хэмжээнүүдийг авч олон улсын одоо хорон зөвлөгөөнүүдийг гүйж бүх дэлхийн энэ чиглэл рүү хандаж ийн л да. Гэтэл манайх ч гэсэн бас энэ үедээ санал нэгтэй гэр одоо хамтран ажилладаг. Тэгэхээр энүүнийг гарах одоо нэг том арга нь бол мэдээж хэрэг одоо уламжилт нүүрс шатаадаг технологиг багасгах, түүнийг ер нь бол баг одоо хүлэмжийн ялгуурлалт байгаль орчинд тохирлоггүйгээр ажилуулах. За мөн одоо энэ нарнаас гаралтай төрөний дөржсөн нар салхи усны эрчим хүчгээд энэ эрчим хүчний их үүсвэрүүд бол өөрөө байгаль орчинд хохирлгүй, дэлхийг дулааруулдаггүй ийм эрчим хүчний их үүсвэр байгаа учраас энэ лүү бол одоо хүн төрлөختөн бол шилжихийн төлөө байна л да. Та бол аж үйлдвэрийн дөрвөн хувьсгалын тухай ярьлаа. Аж үйлдвэрийн 5 дахь хувьсгал гэж одоо бас гарч байна тийм ээ. Тэгэхээр ер нь би ингэж бодож байгаа. Аж үйлдвэрийн дөрвөн хувьсгал бол төрөн би хэлсэн одоо юуны нүүрс буюу одоо хүрэн технологи гэж өөрөөр хэлбэл бид бол хөгжихийн зэрэгцээг байгаль орчноо бохирдуул, байгаль орчноо одоо уул уурхай болгож, байм одоо огтолж байгаль орчныхаа баялагийг сорж одоо хөгжил дэвшил төрсэн байна л да. Энэ нэргээд одоо бидэнд бол одоо гайхамшиг авчрах ийм төвшөнд хүрээд байгаа. А ер нь аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгал бол таарна. Хувьсгалууд бол байнга үргэлжлэлийн шин дэвшил рүү орох хэрэгтэй. За аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгал бол яг хөөхтэй сэргээгт эрчим хүч.
За экологийн цэвэр эрчим хүчин дээр тулгуурласан, байгаль орчныг хамгаалсан бүх ийм технологийн цогц болсон ийм одоо хөгжил дэвшил төрөх байхаа гэж үзье. Тэр төвшин төрөхөд бол төрөүний таны асууж байгаа Улаанбаатар хотын утааны тухай асуухгүй, утаа гэж ямар юм байдгийг байж болохгүй. Тийм бохирдол гэж юм байж бохирдолтой нөхцөл бид амьдрах одоо тийм бололцоо байхгүй. Тэр хүн мартсан байх хэрэгтэй тэр үе. Өнөөдөр нарны эрчим хүчийн тухай өдөр яриа сууж байгаа нь улуул аж үйлдвэрийн 5 дахь хувьсгалын гол цөмийг яриа сууж байгаа нөхцөл. Тэгэхээр ер нь шинжлэх ухааны эцсийн үр дүн бол одоо мэдлэг үйлдвэрлэх явдал байна, тийм ээ? Тий. Энэ мэдлэг энэ дээр түшиглэж тэр амьдралд тэр нь одоо нэвчиж орж ирж байна гэж ингэж ойлгож болно шүү дээ. Тэгэхээр ер нь мэдлэг гэж одоо яг юу вэ? Тэгэхээр ингэдэг. Ер нь шинжлэх ухаан гэдэг бол энэ одоо нэг тийм тулгын ер нь хүний одоо оюун ухаанд суурилсан ийм хөгжил дэвшлийн одоо тулгуур 3 чулуу байгаа. Ер нь монголчууд тулгын 3 чулуу гэдэг. За энэ мэдлэг, за мэдлэг бий болох дээр бол яадаг вөхтөр бол оюуны өмч болно мэдлэгээс. Тэгээ оюуны өмчөөс нь бол үйлдвэрлэл болдог ийм одоо цикл явагддаг. Тэгэхээр энэ циклийг нь бол эрдэмтэд бол мэдлэгийг бий болгочдаг. Онлайн гаргадаг. Одоо оюуны бүтээлийг гаргадаг, жишээлбэл номыг гаргаж явах жишээтэй тийм ээ. Тэгээд дараагийн шатанд нь бол энэ үйлдвэрлэл бий болох юмд бол манайхан одоо жаахан тийм цикл тасарчаад байдаг байхгүй юу? Тийм учраас бид одоо тэр энэ шинжлэх ухааны танин мэдхүйн номыг гаргаад тэр мэдлэгийг одоо түмэн олонд хялбарчуулсан байдлаар хүргээд одоо ингээд ер нь өнөөдөр шинжлэх ухаан хэрэгэлдэггүй хүн гэдэг бол нэгж байхгүй. Орчин үеийн амьдарч байгаа хүн бол дандаа шинжлэх ухааны үр дүн хүртэж шимэж одоо тэрний үр дүнгээр сайн сайхан амьдарч байгаа. Тэр нь зөвхөн одоо хүнд яг одоо би яг ийм шинжлэх ухааны үр дүн хэрэгжилж ийн гэж ойлгохоос илүү бэлэн байж байгаа юм л энэ байж л байсан зүйл тийм ээ. Тухайн бидний урдаас гарч байгаа энэ лед гэрэл бол шинжлэх ухааны үр дүн. Улайсах ламп байж яснаа хүн эрдэмтэд судалсаар байгаад одоо лед гэрлийг хийгээд энэ лед гэрэл нь өөрөө гэрэл сайтай болж эрчим хүч баг хэрэгэлдэг тийм ээ. Хохирол үүсгдэг ийм юм байж байгаа. Тэгэхээр лед гэрлийг ингээ асж яхад бол би шинжлэх ухааны үр дүн одоо би хэрэглээ сууж яана гэж бодохгүй л юм л. Тэгэхээр ер нь хүн бүхэн бол шинжлэх ухааны үр дүн өдөр тутамдаа хэрэгжилж байдгаа гэж. Тэгэхээр хэрэгжилж байдгийн тулд бол яг хөөхтөр хүн өөрөнкөө мэдлэгийг дээшлүүлээд энэ одоо ном бүтээлийг уншаад тэгэд би яаж зөв зүйтэй одоо амьдралхуудаа хэрэглэх вэ? Манай улс орн маань бол шинжлэх ухааны үр дүн хэрэгжилж хөгжиж чадаж байна уугүй юу? Тийм үү? Би хэрэгжилж гин үү? Манай орон нутаг бүс нутагт хэрэгжилж гин үгүй юу гэдгийг бол одоо нарийн шинжлэх ухааны төвшөнд мэдгүй хичээлээ гэсэн ерөнхий ойлголтынхаа төвшөнд мэдж байгаасай гэж бид одоо энэ номнуудыг бичсэн байгаа. Энэ нарны эрчим хүч гэдэг номон дотор бол нар гэж юу юм тийм ээ. Тэгээд одоо бид ямар юмд хэрэгжилж болох уу? Энийг бол бас тийм энгийн үгээр хүнд ойлгох хэрэгээр л одоо бичиж байгаа шүү дээ. Мэддэг шигсэн мэддэггүй зүйлүүд их байна шүү дээ. Тэрийг одоо шинжлэх ухааны үүднээс тодорхойлоод томьёолоод гаргаад ирэхээр бол их ойлгомжтой болох юм да. Тэгэхээр нарны цахилгаан станц гэдэг ойлголт бий болсон. Бий болохоор гарах одоо улс орнууд нарны цахилгаан станцыг олноор байгуулад эхэлчихлээ тийм ээ. Тэгэхээр та нар нарны цахилгаан станцын талаар жоохон тодруулж ярьж өгнө үү? Тэгэхээр нарны цахилгаан станц бол өөрөө одоо нарны цацрагийг бидний дэлхий дээр хурж ирж байгаа нарны цацрагийг л авч ашиглах тухай асуудал. Тэгэхээр хүн төрлөختөн энэ удаан хугацаанд бол нарны эрчим хүчийг одоо амьдрал ахуйд ашигласаар ирсэн. Одоо хувцас хатаахаас эхлүүлэл ингээд. Гэтэл шинжлэх ухааны технологийн одоо твшил гараад энэ хагас дамжуулагч өөрөөр хэлбэл захиураар одоо нарны цахилгаан станц хийж болдог тийм одоо элементүүд ялцсуудыг үйлдвэрлэх одоо тийм шинжлэх ухааны үр дүнд хүрсэн байна л да 1950-аад оноос. Тэгээ анх түрүүнд энэнийг бол одоо сансрын техник хэрэгсэлд хэрэгжилж байсан. Өөрөөр хэлбэл асар өндөр үнэтэй байсан. Өнөөдөр үнэн нь бол энэ одоо хүн төрлөختөн нөгөө шинжлэх ухааны үр дүн хэрэглээд, нэвтрүүлээд, олноор үйлдвэрлээд, технологи эзэмшээд сайжруулсаар байгаа өнөөдөр бол энэ технологи манай малчин айлын гадна талд байж байгаа нарны цахилгаан дэлгэц гэдэг манайхын дэлгэц нарны толчгийг нэрлээд байдаг тийм. Энүүн дээр туссан цахилгааныг нэг өсөндөө чулуу одоо хагас дамжуулагч чулуу, цахиурчин чулуу шүү дээ. Тэгээд чулуу өөрөө цахилгаан болгоод
малчин айлыг гэрэл түлээл ингээд сууж байгаа юм. Тэгэхээр энэ энергитэй холбоотой танаас болсон эрчим хүчтэй холбоотой юмас асуу нөгөө энерги хадгалах хууль гэж байдаг шүү дээ тийм ээ одоо шинээр бий болохгүй устдаж өгөө болохгүй гэж тийм ээ энэ яг энэтэй яаж холбогдох вэ? Тэгэхээр өнөөдөр бол ингэдэг эрчим хүч энерги хадгалах хууль бол эрчим хүч огт хоосноос өгөө бий болохгүй огт алга болж өгөө болохгүй гэсэн ийм хууль байгаа шүү дээ. Тэгэхээр бид одоо нарны эрчим хүчийг ашиглая гэхэд бол нарны эрчим хүч нь өөрөө нарнаас гарч байгаа одоо юм ирж ийг нарнаас цацраг ирж эрчим хүч ирж байна. Түүнийг бид яаж авч ашиглах вэ гэдэг асуудал. Тэгэхээр өнөөдрийн төвшөнд бол одоо малчин айл бол 1 метр квадрат юм хагас метр квадрат нарны цахилгаан одоо дэлгэт тавьсан байж хаад хэрэгцээ хангаж болж байна те. А тэрүүнийг одоо их хэмжээгээр хийгвэл бас тэрнийг нь маш олон тоогоор нийлүүлээд ингээд одоо томоохон чиглэлийн нарны цахилгаан станцуудыг одоо байгуулж болж байгаа шүү дээ. Тэгэхээр манайх бол нийтдээ 6 нарны цахилгаан станц байгуулад эрчим хүчний сүлжээд холбогдсон байгаа. За тий. 10 мегаваттын, 20 мегаваттын, 30 мегаватт ингээд эднэр бол одоо Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 1% эзэлж байгаа. Тэгэхээр эрчим хүч бол нэгдсэн сүлжээнд өгчдөг учраас 1% өгчдөг учраас тэр нарны эрчим хүчийг Монголын бүх хүн хэрэгжилж байгаа гэж бодлоо. Малчин айлууд бол хөдөө малчин юунда өөрөнгөө юмар өөрөө нарны цахилгаан станцаар өөрөө үйлдвэрлээд авчихна. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд одоо нийлүүлж байгаа учраас тэр цэвэр эрчим хүчийг бол монголчууд бол хэрэгжилж байгаа. Тэг яг одоохондоо бол 1% гэж 1% харагдаж байгаа ч гэсэн цаашдаа бол энэ одоо хамгийн их өсөх магадлалтай, өсөх шаардлагатай эрчим хүчний том нөөц байгаа даа шүү дээ. Энийг хүн хэрэглэхээс өөр одоо тийм арга байхгүй. Ерөнхийдөө Монголын нөхцөлд бол одоо хэдэн жилийн дараа заашгүй нэг 50 жилийн дараа шиг юм уу? Сая 1% бол хэдэн хувь болох магадлалтай юм ер нь. Одоо яг уу би бол тэр хэдэн хувь болгоно гэдгийг одоо сэтэл мэдэхгүй. Тэгэхдээ энэ дэлхийн одоо улс орнуудын бодож байгаа, хөгжүүлж байгаа. За саяхан бол одоо энэ Парисын хэлцээрийн дараа энэ хятад бусад орнууд ч бол үндсэндээ эрчим хүчний хямрал боллоо шүү дээ. Энд бол асар их хэмжээгийн тийм одоо ер нь үндсэндээ бол тэр аж үйлдвэрийн одоо 5 дугаар хувьсгал гэдэг бол бүрэн одоо тэр сэргээгдэх эрчим хүч тийм ээ утаа гаргадгүй эрчим хүчийн чиглэл тэрлүү явах нь шүү дээ. Тэрлүү явна. Тий. А тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний нөөц нь бол энэ дэлхийг эрчим хүчээр хангах бүрэн болцоотой байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд нарны эрчим хүчний тэр нөөц ер нь хэр байдیں۔ Тэрийг яаж тогтоодог юм? Тэгэхээр нарны эрчим хүчний нөөцийг бол одоо хэмжиж тогтооно. Тухайн үед одоо би докторийн диссертац бичиж байхдаа 1998 онд Монгол орны нарны эрчим хүчний нөөц нь бол 1.2-ыг үржүүлэх нь 10.12 зэрэгт киловатт одоо цаг эрчим хүч одоо манай Монгол орны одоо сая 560 мянган км квадрат байр ирж байна гэж тооцож ясан л доо. Тэгээ одоо сүүлийн үед бол энэ компьютерийн програм хиймэл дагуулаас аваад энэ нарны эрчим хүчний нөөцийг бол одоо тодорхой гаргадаг болсон боддог тийм одоо компьютерийн програмууд нөгөө аж үйлдвэрийн хувьсгалуудаар одоо 3-4-р хувьсгалын үед угаалгаж захимжаад одоо бүх юм хооронд холбогдчиход байна шүү дээ. Ингээд тэр гаргасан одоо зургуудаа харж байхад бол миний гаргасан тэр одоо нөөцийн хэмжээ бол үндсэндээ тохирж байгаа. Тэр чинь хэмжилтийн дүгээр хийсэн юм шиг. Тийм байна. Сайн байна. Тэгэхээр бусад улс орнуудтай харьцуулахад манай тэр энэ нөөц ер нь ямар түвшинд байдیں۔ Их байд юм уу, дунд зэрэг байд юм уу, бага байд юм уу? Яг манайх бол ингэн өөрөө Монгол орн бол нарны эрчим ер нь бол сэргээгдэх эрчим хүчний нөөц бол өөрөө байгалаас хамааралтай. Нарных бол өдөр шөнө болох нь үү, бороо цас орох нь үү гэл ингээл тийм ээ. Жишээлбэл би одоо салхины эрчим хүч гэсэн одоо номноос жишээлбэл хэлэхэд бол шүү дээ. Салхины дөр төрхийг бол байна шүү дээ. Энэ юун дээр Монгол хэлний тайлбар тал дээр байж байгаа. Бүлээн салхи, чихүүн салхи, зөөлөн салхи, зэврүүн салхи, зэвэргийн салхи, догтуу салхи гэл. Гээд ингээд яхад энэ бол 50 гаруй төрлийн салхины нэрийг бичиж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл салхины одоо эрчим хүчний өөрөө тэр дүр төрх нь бол 50 янзаар гарч ирэх нь шүү дээ. Тэрүүн тохирсон технологиг л бид боловсруулж тэрүүн тохирсон юмыг хэрэглэх хэрэгтэй. Нар чалгаа байхгүй. Одоохон үүлэн жилөөний нар тийм үү? Тийм ээ.
гал ингээд зөндөө олон нэртэй байж болно шүү дээ. Тэгэхээр нарны эрчим хүчний нөөц нь тийм ховромтгай байгаа учраас энэ ховромтгай эрчим хүчийг докторжуулж ашиглах юм одоо асуудал яригдчих шүү дээ. Тэгэхээр энэ үнийг шинэ ухааны үр дүнтэй технологиор даваал гарсны дараад бол энэ асуудалгүй хэрэгэлдэг болно. Гэтэл одоо манайх бол энэ нарны ер нь эрчим хүчийг бол хоримтлуулах жаахан хэцүү гэдэг байхгүй юу? Том эрчим хүчийг хоримтлуулах хэцүү гэж. Гэтэл одоо бол энэ одоо литий-ионы батарей гэдэг одоо бидний гар утсанд ордог энэ батарей чи улам хөгжөөд энэ одоо 100 мегаваттын 200 мегаваттын одоо чадлыг бол жишээлбэл хоримтлуулаад хадгалж чаддаг юм төвшөнд хүрээд илээ. Тэгэхээр манайх бол одоо энэ сонгины дэд станцын дэрэгт бол нэг тийм одоо 200 мегаваттын 100 мегаватт гаргадаг тийм ээ. Тийм одоо сэнэг хоримтлуурын станцыг барьж байгаа. Одоо хөшгөн хөндийн дээр чинь ямар хүчин чадалтай юм байна? Тэнд нэг 20 мегаваттын одоо нарны цэглэгээ станц байж байгаа. Гэхдээ тэрүүнийг одоохон өдөрт нь бол хоримтлуулж аваад хадгалаад тэгээд одоо тэр саяын одоо бусад үед ашиглах ёстой. Тэгэхээр манайх чинь нэг усан цэглэгээ станц барих хэрэгтэй. Усан цэглэгээ станц одоо хэрэгтэйг яриад байдгийн гол шалтгаан бол энэ эрчим хүчний системийн одоо тогтвортой ус ажиллагаа. Нэг талдаа бол энэ сэргийгт эрчим хүчнийхэн хувьсгаа байна. Хэрэглээч өөрөө бас хувьсмтгай байхгүй юу? Шүн их болоод өдөр баг болоод тийм ээ хүн чийдэн хэрэглээд болоод тастаад ингээд баян дөрвчээдэг учраас манайх дөрвөн улиралтай нутаг байна шүү дээ. Энэ хэр нөлөө бас нөлөөлнө шүү дээ. Өвлийн цагт бол одоо маш их эрчим хүчний хэрэглээ бий болчихно. 100 баг болчихно. Энэ бүхнийг тогтворжуулалт одоо эрчим хүчийг кивийн найдвартай бас жигд ажиллагаатай хангахын тулд бол энэ усан цэглэгээ станц хэрэгтэйгээр ингээ байж байгаа. Монгол улсын хэмжээний эрчим хүчийг нарны эрчим хүчийг ашиглах энэ төсөл, энэ санаа, энэ яг шинжлэх ухааны үүднээс энэ одоо сүүлийн үед л 80-аад оноос л их эрчимтэй орж ирэх шиг болох юм. Тэгэхээр ингэ шүү дээ. 1988 онд Монгол Ардын хувьсгалт намын төвөрөөний 8 дугаар бүгд турал гэж бий болсон. Тэр бүгд турлаас бол одоо энэ хөдөөгийн малчтыг цэглэгаантай болгох гэж оролцсон байхгүй юу? Тэгээ тэрний урд бол та мэдж байгаа Honda мотор гэдэг айл бүхэн мотор залгадаг байсан. Бүх одоо сумдын төвдөө дизель мотор ажилладаг байсан. Энэ бол асар их одоо бензин шатхан хэрэгэлдэг. Тухайн үедээ бас хэрэгжилж болдгоо л. Тухайн үедээ болж исэн боловч одоо нэг өстө өрлөгөн байсан байхгүй. Тэгээд тэр хурлын шийдвэрийн дагууд бол энэ шинэ ухааны байгууллагуудад бол үндсэндээ бол хөдөөгийн малчтыг цахилгаанжуулаач ээ. Энэ сэргийгт эрчим хүчийг ашиглаач ээ гэсэн ийм одоо даалгавар өгсөн хэрэг. Нэг өстө тийм зорилт эрдэмтний өмнө тавигдаад тэгээд тэрүүнийг хэрэгжүүлэхийн төлөө бол товт ажилласаар байгаа. Түүний зэрэгцээг бол дэлхийн шинэ ухааны ололтууд бол сүүлийн одоо энэ 80-аад 90-ад оноос улам өсрөнгөө өгсөн байхгүй юу. Тэгээд одоо энэний үр дүнд бол Монголын бүх малчид бол цахилгаантай болсон. Тэгээд та энийг тэрийг одоо энэ номонд бичгтээ зөөрийн жижиг нарны цэглэгаасыг ашиглаж дэлхийд үнэлэгдэхүйс гайхамшигтай сайхан боломжийг бүх малчин айлдаа болгож цахилгаантай болголоо гэж ингэж дүгнсэн байна л да. Энэ бол Монголоос өөр улс орнуудад ингэж бүх малчтаа хангасан тийм туршлага юм байна уу? Тэгэхээр Монгол орны малчид бол бэлчээрийн одоо ая даган дөрвөн цэхэн үйлрэл нүүрж явдаг малчид. Монгол гэрт амьдардаг юм малчид байна. Монгол гэрт. Тэгэхээр энэ малчдыг одоо өнөөдөр нарны эрчим хүчийг ашиглаад, салхины эрчим хүчийг ашиглаад үндсэндээ бүрэн цахилгаантай болгоцсон. Иннээс цааш цахилгаантай болох хүсэл эрмэлзэл байх боловч ер нь миний бодлоор бол хангалттай хэмжээнд хүрсэн гэж ингэж боддог. Тэгэхээр ийм туршлага энэ одоо Монгол хүн Монгол малчинтайгаа өөр газар байхгүй шүү дээ. Ер нь бол өөр Монголын. Тэгэхэд энэ бол үнэхэрийн одоо шинэ ухааны ололтыг ашиглаж тийм ээ. Мөн одоо өдөр тутмын одоо өнөөдөр битэрийн яриагч энэ телевизээр удахгүй үзэх бах малчин айл энэ сэргийгт эрчим хүч нарныхаа цахилгаан станцын хүчинд телевизээ асаагаад үзчихээр антенна ажиллуулад өнөөдөр одоо тэр хятад болж байгаа өвлийн олимпийг манай тамирчтай зээл байж байгаа. Ийм л амжилтанд хүрсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд ингээд одоо бид ч одоо угаасаа төдөөний хөөгтүүдэд гадаа явах юм. Одоо үнэхээр малчин айл дарахтлаа сайхан байна шүү дээ. Одоо зурагтаа үзэж байна, хөрөгч нь байж байна. Ерөөсөө тэгэл орчин үеийн мэдээллийн бүх юмныхаа дунд ингээд сууж байна. Их сайхан үнэхээр бахархмаар байдаг шүү.
Тэгэхээр энэ бол явж нар дэлхийн хоёрын хоорондын харьцаатай их холбоотой юм байна. Тэгээ би танаас нэг асуух гэж байгаа номон дээр байна лээ. Мэдээж одоо ингээд 100 хэлбэрээр дэлхийн нараад хороод эргэж явж байна тийм ээ. Тэгээ бидний бодлоор бол нар хамгийн их ойртож байгаа тэр үед бол 100 болоод холдож байгаа үед нь одоо өвөл нь болоод ингээ ямгаар байдаг. Гэтэл та бол бичгтээ 12 сард нар дэлхийд хамгийн их ойртно, 6 цодлогоо хамгийн их холдно гэж байгаа юм тийм ээ. За энэ бол одоо нарны тусгал мосголтой холбоотой байдаг. Энийг танаас нэг асуугаад юм байна. Хоёрдугаарт нь 3 сарын 22, 9 сарын 22, 6 сарын 22, 12 сарын 22 ингээд дандаа 22-ны өдрүүдэд өдөр шин тэнцээ явж штэ. Энэ одоо бас яг дэлхийн эргэлтийн юмнуудтай ямар холбоотой байдгийг нэг бид нар бүгд мэддэг бол яг чухам яагаад гэдгийг нь бас ойлгохгүй байгаа юм л да. Тэгэхээр дэлхийг бол нар зөөвн тойрог замаар 365 хоногт жилд нэг удаа тойрон эргэж байдаг. Дэлхийн маань өөрөө бол 24 цаг тэнглэгээ нэг тойрон эргэж байдаг. Эргээд ингээ явж байдаг. Ийм л одоо энэ хорвоогийн нэг одог хэрэгцээ нэг л байна л да. Тэгэхээр бид энэ зинхэр дэлхий дээр амьдарч байгаа энэ улсууд хүмүүс бол манайхан ярьдаг л да. Яг номон дээр яг бид нарыг дэлхийд тойрон эргэх жилийн дөрвөн улирлын одоо тийм юуны одоо оргил зэгүүдийг нь тэн дээр бичсэн байхгүй. Тэрнийг бол 6 сарын 22 нь бол нар манайхан нар буцна гэдэг тийм. Нар ирээд буцаж байгаа. Энэ дээр бол Монгол оронд бол одоо дэлхийгээс нар манай дэлхий хамгийн хол байлаач гэлээ гэсэн манай орны нутаг дэвсгэр өөрөө нар руу одоо аль болохоор тийм их арга одоо тийм төвшөнд хүрсэн байдаг. Дэлхийн одоо нарны цэцэргүүл дэлхийн тэр агаар мандлыг нэвтрэн орж манай нутаг дэвсгэр дээр буух одоо тэр агаарын зайн бол хамгийн богино болсон байж байгаа. За 12 сарын 22-нд бол дэлхийд одоо нар хамгийн ойрхон болох боловч манай дэлхийн одоо өөрийн байрлал нь бол тийм налуу болоод дэлхий нарнаас ирэх цацраг бол шулуун цацрагаар нь шүү дээ. Одоо хамгийн их замыг туулж одоо тэр ийм налуу хэлбэрээр буудаг тусч байгаа юм болчих жоох байхгүй. За ингээд энэ үнийг бол манайхан юу гэж нөхдөр өвлийн туйл юу те одоо нар юу эсэхлэх 12 цаг 6 сарын 22, 9 сарын 22-н дээр бол одоо Монголд бол өдөр шин тэнцээд тэгээд тэр үед бол нар бол экватор дээр бишмэнтгэлээр тусч байгаа. Ийм юм болно шүү дээ. Тэгээд ингээд нар бол 365 хоногт эргэж явах хугацаанд бол дандаа тийм ховсох маягаар одоо эрчим хүчээ бидэнд өгч илгээх юм л дээ. Тэгэхээр эрчим хүчээ бага өгж байгаа нь бол өвөл болно, их өгж байгаа нь бол 100 болно. Тэгэхээр энэ олон янз байдалтай нарны эрчим хүчийг ашиглах хийн тулд одоо орчин үеийн шинэ ухаан энэ програмчил тийм ээ энэнийг ашиглаад бид бол өөртөө зөвсөх хэвээр ашиглаж сурах хэрэгтэй болж шүү дээ. Тэгээ ялангуяа одоо тэр технологи бий болгох хэрэгтэй болно. Ер нь энэ шинэ ухааны том нээлтүүд байгалийн шинэ ухааны хэмжээгээр нарны эрчим хүчийг л илүү ашиглах технологи таллуугаар явах юм байна да ер нь тийм ээ ирээдүйн одоо эрчим хүч гэж үзэж байгаа учраас тэрийг л одоо шинэ ухаан үнэхээр том өсрөнгүүдийн технологийн хувьслууд одоо бий болоод байна шүү дээ. Тэрүүний нэг хэсэг нь бол одоо нарны эрчим хүчийг яаж төлөв ашиглах уу гэдэг нь ашиглах бай. Тийм одоо яг ондын үүднээс шинээр одоо нээгдэж байгаа юм уу тийм нээлтүүд юу байна? Тэгэхээр одоо ингэж байна шүү дээ. Одоо түрүүн хэлсэн тэр хагас дамжуулагчдаар суурилсан нарны цэцгэлгээ үсгүүрийн одоо үр ашгийг дээшлүүлэх нэгж талбайгаас гарах эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө энэ дэлхийн эрдэмтэд том лабораториуд, том компаниуд ажиллаж байна. За энэний үр дүнд бол ашиглуулын коэффициентийг нь бол 40%, бараг 50% хүргэж байгаа тийм юмнууд байна. Тэгэхээр энэ бол ингээд лабораторид гаргаад байж байгаа ингээд туршаад байгаа юм бол үйлдвэрлэл болохоор богинохон хугацаанд л тарч ш тэрээс мэдэрч. За түүний хажуугаар бол энэ том говь цөлүүдэд бол одоо том хэдэн 100 мегаваттын хэдэн мянган мегаваттын том нарны цэцгэлгээ станцуудыг бол хийж байна, барьж байна. Ингээд сүлжээндээ холбон ажиллуулж байна. За манай Монголын одоо энэ өмнөд зүгийн говьор тийм үү? Асар их хэмжээний нар салхины цэцгэлгээ станцыг байгуулад тэгээд энэ одоо зүүн өмнөд Азийн нутаг, Солонгос, Япон, за Хятад руу ч гэх юм уу те эрчим хүчийг экспортлох юм
боломж байна гэж үзээд ингээд судалгаанууд явж байгаа, сан данлууд явж байгаа. За ингээд энийг л одоо хэрэгжүүлэх ёстой. Би нэг юм уншиж байсан чинь одоо энэ шинээр нэгж байгаа энэ техникийн дэвшил технологийн юмд бол ялангуяа эрчим хүчний юмд бол энэ зэс бол их хэрэг болох юм байна л да цаашдаа бол. Тэгээд би бодож ирсэн. Одоо бол бид нэг зэсээ бараг түүхий хэлбэрээр л гадагшин зөөгөл байдаг. Цаашдаа бол ингээд техник технологи хөгжих тусам зэсийн үнц нь улам нэмэгдэх юм биш үү? Дараа үеийнхэндээ бас хагас угсаж гисэн үлдээх юмсан да. Энэ үед дэндүү их олцож байна л гэж ингэж алзуурлаж байна л гэж бодоод байсан дэрийг уншиж та. Яг уу одоо Монгол орны би мэрэгдлийн биш учраас сайн хэлж мэдэхгүй. Тэгэхдээ одоо нэгдсэн байгаа ордуудаа бол ашиглагаас өөр замгүй. За ингээ ашиглаж эдийн засгааныг сайн сэргээж аваад хүн ардын амьдрал ахуйг дээшлүүлээд одоо тодорхой эдийн засгийн нөөцтэй болоод ирсний дараагаар бол юу яах вэ? Зэсээ баяжмлаар биш. Өндөр одоо боловсруулаад тэр нарийн зэс утсыг хийгээд хайлуулад ингээд цэвэр зэсээ гаргаад экспортлоод ингээд явхад бол дэлхийн том тоглогч болно. За ингээд сүүлийн үед бол бас л сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой. Одоо бензин тус ашигладаг машины оронд цахилгаан машин одоо хийж эхэлж штэ. За цахилгаан машиныг бол одоо хөдөө хаасаагүй л одоо унаад их болоход бол манай энэ ариун удам нутаг дээр бол одоо хаасаагүй юм нарны цахилгаан станцын цэнэглүүр барьчих болно замын давууд. Заавал цахилгаан дамжуулах шугам татгалбгүй. Тэгээд машинаа цэнэглэлчээ таквад байвал болчих штэ. Тэгэхээр ерөөсөө л өнөөдөр тэр шатдаг ашигт малтмал гэж байгаа юм. Газрын дос одоо нүүрс нефт одоо тий эдгээр бол ер нь явандаа бол шахагдана. Энэ бол эцсийн дүндээ бол олон зуун жилийн өмнөх нарны бий болгосон одоо биомасс буюу нарны эрчим хүчний хоримтлагдсан нэг хэлбэр. Тэгэхээр энэ бол шахагдана. Энийг шахагдахаас урьдчилан сэргийлээд бол одоо тэр цахилгаан машин, цэвэр машин тэр хийгээл одоо оролдоод байна шүү дээ. Тэгэхээр цахилгаан машин хийсэн хүн хамгийн дэлхийн баян хүн болж шүү дээ. Тэгэхээр нарны эрчим хүч нь өөрөө бол одоо шавхагдшгүй. Тэгээд байгаль орчинд хамгийн ээлтэй одоо өртөг зардал багтай улс төрөөс хараат биш нэг байгалийн үзэгдэл юм чинь тийм ээ. Ийм том эрчим хүчний нөөц байгаад байна шүү дээ. Энийг та яг ингээд манай үзэгчдэд том үйлээд энгийн үгээр энэ ямар одоо ажил хөдлөл хэрэгтэй юм бэ гэдгийг та надад базаад нэг хэлээд тэгвэл юу хэлж болох вэ? Тэгэхээр нэгдүгээр шахагдшгүй гэдэг бол одоо хамгийн одоо цагт бол бүх юм шахагдж штэ бид хэрэглээ шахгаал байж штэ одоо дуусаал ингээд. Гэтэл бол нарны эрчим хүчний нөөц бол шахагдшгүй гэж. Шахагдшгүйгээр та нэг оновчтой сайхан гэлээ. Улс төрөөс хараад бишээ гэж. Гэтэл манай одоо бензин тос нэг одоо машин хэрэглэдэг бензин тосыг жаахан л одоо 22 хөрштэйгээ мууддаг ч юм улс төрийн одоо буруу арга хэмжээ авдаг ч юм уу ингэх юм бол одоо хил гайл хаагддаг ч юм уу ковид болдог ч юм ингээд ямар нэг юмнаас хараад байна да. Орж ирж чадгаа байж чинь тий. Гэтэл нар бол одоо юутай ч байсан хамаагүй Монгол орны сая 500 км квадрат нутаг дээр ээсээр л байх бол. Энэ үнийг бид аваад хэрэглээ сурчих юм бол тэр юм улс төр ямар хамаа байна. Хоёр хөрш ямар хамаа байна, Америк ямар хамаа байна хэрэглээд байж гин гэсэн үг шүү дээ. Иймээрээ бол энэ одоо таны хэлдгээр тэр улс төрөөс хараад бас тийм ээ. Гайхамшигтай одоо ирж болсон. Тэгээ одоо энэ юу бол доо энэ малчид бол ингэдэг байсан шүү дээ. Малчдыг одоо бид цахилгаанжуулах гэж эд үед бол энэ улсын их хурлын гишүүд төчнөө ширхэг нарны цахилгаан ус өрийг манай суманд тавиадаг. Манай одоо тэгээс гэл ингээд биднээс гуугаад одоо бид чинь бас үн хүндтэй байлаа тэр үед. Одоо цахилгаан цэцэн байхад ямар ч нам засгийн газрын бодлогот хөтөлбөрт малчдыг цахилгаанжуулна гэсэн нэг үг байхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл энэ асуудал төрөний хилдгээр шийдэгдсэн байна тийм. Шийдэгдсэн. Малчин хүн намаад цахилгаан тавуулгаад өг гэж нэхэгчгүй. Магадгүй тэр үе тэрийг нээхэд улаан дуу цайшлахад тэр үеийн нэр дэвшиж байгаа ч юм уу. Тэр чинь бол аваачаал нэг 10-20 ширхэг аваачаал нэг сумын төвийн эмнэлэг дээр нэг юм тавьчихад улаан дуу цайшлалгүй. Гэтэл энэ чинь шинжлэх ухааны үр дүн шүү, тэр эрдэмтдийн нөр хөдөлмөрийн үр дүн шүү гэдэг нь ер нь хэлэгдэж байсан уу юу? Та энэ номон дээр нэг гоё өгсөн байна. Оюун ухааны эрдэм бол эцсийн дүндээ улс орныг залдаг юм а гэж. Энэ үнийг жишээл гэж ингэж хэлээ би бодоод байна шүү дээ. Сайн бидний ярьсан бүх яриаг ингээ нэгтгэе бодоход тийм үү.
тэгэж штэ ер нь бол одоо зүгээр л энгийн үгээр хэлэхэд эн чинь одоо хамгийн ихний баян бол Эрдэм номоо гэж монголчууд. Тэгээ адгийн баян бол эд хөрөнгөө гэж ингэж ярьдаг штэ. Тэгэхээр нэг талаасаа ингэж. Тэгэхээр ер нь бол монголчууд шинэ ухаандаа суурлаад өөрийнхөө оюун мэдлэгийг одоо дээшлүүлээд бүхий л одоо үйл ажиллагаанд улс төрөөс ихсүүлээд үйлдвэрлэл, аж ахуй, хувийн аж ахуйтай хүртэл одоо шинэ ухааны үр дүнг ашиглаад эхлэх юм бол өөрөө улс орн бол гайхамшигтай хөгжинэ. Ер нь хөгжинэ тийм ээ. Тэгэхээр улс орныг ер нь авч явдаг юм бол эцсийн дүндээ бол энэ оюун ухааны эрдэм юм байна л гэж. Оюун ухааныг зөв эрдмийг одоо тийм зөв чийсэн чиглүүлээд явах юм бол Монгол улс бол одоо гайхамшигтай амжилт нөрнө. Би ер нь ингэж боддог шүү дээ. Одоо бид монголчууд нэг 3 сая л байна. За 3 сая хүний одоо ба шүү дээ. Нэг 60% нь юу одоо 5-ны 1 нь 60 мянган хүн, нэг аймгийн хүн гэсэн үг байхгүй юу? Тэр хүмүүсийг л одоо нэг энэ дэлхийн одоо төвшөнд өрсөлдөх хэмжээний оюун ухаантай, мэдлэг мэрэгжилтэй, тийм үү? Энэ дэлхийн том пүүс компаниудыг одоо удирдахаар тэр одоо зүйлдвэрийн 5 дугаар хувьсгалд манлайлан оролцохоор юм одоо чадвартай боловсон хүчин болгочихвол манайх өнөөдөр оюун ухаанаараа одоо дэлхийг захирч чадна. Цөөхөн хүнтэй ч гэсэн захирч чадхаар юм л төвшөнд санагддаг. Тэхийн тулд яг хөвгтөр жилд бол нэг 50000 хүнийг л тийм төвшөнд хүргээд байх юм бол 12 жилийн дараа тийм болчих шүү дээ. Одоо бол манайд араас нь яваад байна л да. Уг нь бол өмнө байсан одоо байх ёстой зүйл бол тийм ухтаж болсон хүчнээ бэлтгэх ёстой тийм ээ. Шинэ ухааны одоо гол юм чинь тэр л багш байна. За таны номноос би ингээ харж байгаа дөрөв би хэллээ тэр хун тайжийнхан гэж өвгтэй юм байна да тийм ээ. Сонирхоо асууад энийг би танаас асуумаар байна. Энэ одоо их тийм дэлгэр авгүй юу вэ? Хоёрдугаард нь тэр хун тайжийнхан гэдэг Ж-ийн ард нь эрүүгийн бичсэн байгаа. Зөв бичиг дүрмээр бол одоо им үгийн бичих хэвээр Ж-ийн дараа бичигднэ гэдэг. Энэ бас хөгжилтэй юу юм шиг байна. Хүмүүс сургамж болж магадгүй юм. Яагаад ингэж алдаатай юм бичсэн. Тэгэхээр одоо ургийн аваг авч явах үед энэ очиргоо антрийн бичсэн нэг одоо ургийн бичгийн жагсаалт аймаг сумаар нь гаргасан тийм ном орсон байхгүй юу? Тэр номон дээр би бол Захын аймгийн сонгон сумын хүн л дээ. Засагтан аймгийн одоо Захын аймгийн сонгон сумын хүн. Манай сонгон суманд бол хун тайжийнхан гэдэг аваг байгаа. Тэгээд тэр хун тайжийнхан гэдэг аваг өөр одоо Монголын 330 сумын дотор бол байхгүй. Тэр номны юугаар үзвэл. Тэгээд тэр үед бол миний авгах Галсан Бонцог гэж хүн байсан. Манай аав тэрч байсан. Тэгээд бид одоо ямар аваг авах вэ гэж ингэж ярихгүй юу? Тэгээд ийм аваг байдаг. Манай аав бол одоо аав нь тайж хүн байсан гэдэг. Тэгээд 1900 манай аав нь ширшин тайжигч хүн байж байгаа 1932 оны 6 сарын 22-нд Улаастад цаацлуулсан байна л да. Тэгээд яг. Тэгээд ер нь одоо манай аавын наад чинь бол манайхан хүн баг шүү. Хун тайжийнхан гэж. Тэгээд би одоо ярьж байгаад хун тайжийнхан гэдэг аваг авчихсан. За ингээд яг хуу бичүүлэхдээ бол хун тайжийнхан гэж бичихтэй нэг одоо бүртгэж авсан нөхөр 61 идэл юун дээр бичихгүй юу? Одоо эхнээсээ алдаатай бичсэн үстэй. Тэгээд тэр бичгтээ явуулсан тэргээр маш хариуцлагатай замгүй. Тэгээд төрийн нэрийн өмнөөс одоо ийм бүртгэл хийж байгаа хүн бол хариуцлагатай байх ёстой гэж жишээ энэ мөн биз дээ. Яг мөн байх. Тэгээд би харин нэг өсөндөө бас тийм содон байвал зүгээр ч юм уу дотроо. За та бүхэн яриа сонирхолтой сайхан болсон байхаа гэж ингэж бодож яагаад гэвэл хүн төрөлхтний ирээдүйн эрчим хүчний тухай бид ярьлаа. Энэ ирээдүйн эрчим хүч гэж ярьж байгаа бол монголчууд ялангуяа малчид үнэхээр энэ ирээдүйн эрчим хүчийг одоо өнөөдөр ашиглаад эхэлсэн байна шүү дээ. Энэ бол одоо бас Монгол улсын урагшаа хөгжиж дэвжиж байгаагийн нэг жишээ. Монголын шинжлэх ухаан бас амьдралд нэвтэрч яг хүн ардын одоо хэрэгцээ болж байгааг нэг том жишээ байхаа гэж ингэж бодож байна. Энэ чиглэлээр одоо бас ном бичиж сурчлагаа хийж бас эрдмийн ажил хийж энэ хүн төрөлхтний ирээдүйн эрчим хүчний одоо үндэс энэ боломжуудыг одоо Монголын нөхцөлд
нэвтрүүлэх гэж хичээл зүтгэж байгаа Эрдэнэтэн хүний өвөр тэнд маш их талархаж байна. За өнөөдрийн манай судалгатгуун нэвтрүүлгээр шинжлэх ухааны амьдрал сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга доктор дэд профессор Прудорж маань орослоо танд эрдэм судлалын болон сэтгүүл зүйн энэ ажилтнад нь одоо их амжилт хүсье. За та бүхэн баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.